Нийслэл Улаанбаатар бол одоогоор 6 ширхэг эрчим хүчний төсөл хэрэгжүүлээгээд заримынх нь техник эдийн засгийн үндэслэл батлагдсан, заримынх нь урьдчилан техник эдийн засгийн үндэслэл боловсруулагдаад явж байгаа төслүүдээр хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах сонирхлуудаа илэрхийлсэн. Бидний сүүлийн бараг 25-6 жил яригдсан 5 дугаар цахилгаан станцад хөрөнгө оруулалт хийх сонирхлоо аж ахуйн нэгж байгууллагууд илэрхийлээд байгаа. Би одоо дараагийн шатны нөгөө хууль эрх зүйн хилцлүүд хийгдэг байгаа учраас одоо шууд аж ахуйн нэгж улс орны хэлэх нь бас тийм зохимжтой биш. Энэ бол байршлын хувьд бол 2 дугаар цахилгаан станцын үнсэн сан түшиглэж дулааны 5 дугаар цахилгаан станцын одоо батлагдсан техник эдийн засгийн үндэслэлээр төр үеийн түншлэлийн хүрээнд бид нар гэрээ хэлцэл байгуулах юм урьдчилан яриа хэлцээрүүд хийгдэж байна. За мөн Шинэ Зуумот хотын 220 мегаваттын дулааны цахилгаан станцын төсөл яригдж байна. За Эмэлти эко хажуудрын парк мөн л олон жил яригдж байгаа. 24 мегаваттын дулааны цахилгаан станц дээр хөрөнгө оруулагчид бараг 2-3 хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалт хийе гэдэг сонирхлоо илэрхийлж байна. За Эрдэнэс Баянбогд гэж нийслэлийн хөрөн нүүрсний ордыг түшгэлсэн 300 мегаваттын техник эдийн засгийн үндэслэл батлагдж байгаа. Энэ дээр бас хөрөнгө оруулагчид сонирхлоо илэрхийлж байна. За Улаанбаатар хот 2 хогийн цэгийг түшгэлж тус бүр нь 18 мегаваттын цахилгаан гаргадаг хог шатаах үйлдвэр байгуулах чиглэлээр бас сая Бээжин хотод хийсэн уулзалт хөрөнгө оруулалтын уулзалтын үеэр олон аж ахуйн нэгж байгууллагууд одоо хөрөнгө оруулалт хамтарч ажиллая гэдэг ийм саналуудаа илэрхийлээд байгаа. За энэ мэтлэнгийн бид нар зөвхөн одоо нүүрсээ сайжруулна, газ руу шилжинэ гэхээс илүүтэй эрчим хүчний эдийн засгийн өсөлтөд хангасан, орон сууцчих бодлого руугаа чиглэсэн ийм одоо хөрөнгө оруулалтын хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг яриад ирлээ.